За энэ 683 дугаар оноос хойших үйл явдал бол энэ дунд орны их сурвалжаас гадна манай хатан бичээс их сурвалж байгаа. Энэ хоёр хоорондоо олон юм дээр таардаг. За энэ тухай бид дараа та бүхэнтэй хэлье. За тэгээд Илтерс хагаан 683 дугаар оноос 690 дугаар онд байсан. За өвчлөлт тасарсан байгаамаа. Энийг бол энэ шаштрт бол Гудолу гэж тэмдэглэсэн байгаа ханзаар бол тийм. Гудолу хэмээгч Жили хагааны харьяат байв. Ашнаа огтой. Нэг огтой биш тийм үү те. Түүний өвөө нь үе үлэрсэн тоотон түвшинл байв. Хүнян ялагдахад салж бутарсан нэг нь Илтерс хурааж зунцаа ууланд дээрэмчин болов. 5,000 илүү хүмүүс сугларсан байв. 9 овогтны дээрэмдэж хонь адуугаас асар олныг олзлов. Алгуур хүчилжиж өөрийгөө хагаан гэж өргөмлөв. За Годолюн Тэншоугийн дунд үеэр өвчилж өхөө гэдэг нь бол 690 дугаар онд бас орсон байна. За дараачих нь бол хатан бичгээр Ахын хаан гэдэг. Энэ хатан бичгээр Ахын хаан энэ номон дээр моочо гэж байгаа. Энэ хүний байлдсан тэр байлдааны гавья энэ талаас бол хатан бичгтэрч бичсэн байгаа, номдорч бичсэн байгаа учраас би та бүхэн номноос хараараа бид нар дараа тайлбарлаж өгнө. За моочо бол Илтерс хааны дүү байгаа. За дараа нь Илтерс хааны хүү Шаашаа буюу Бэлэг хаан болсон. За Бэлэг хааны дараа түүний хүү Иран хагаан болсон. Түүний дараа Ираны дүү Дели хагаан болов нас балчир байлаа. За тэгэхээр энэ хэсгийг бол би бол товчилж байгаа юм. Яагаад тэгэхээр энэ ч бичээстэй байгаа мөн хатан бичээсдэх юу өгүүлж яана мөн энэ цаасан бичээсдэх энэ тан төрийн бичгч юу өгүүлж энэ хоёрыг хооронд нь харьцуулсан ийм судалгааг та бүхэндээ бид дэлгэрэнгүй судалгааг хожим хүргэнэ гэдэг. За тэгээ дараагийнхаа самбал орё.